Сайн бацгаана уу? За таны өнөөдрийн энерги яг ямар түвшинд байна? За бүгдээрээ супер энергийг 10 гэд аваад үзчихвэл 10 гэд аваад үз. Супер энерги гэдэг маань юу гэсэн? Таны хамгийн ажиргалтай үе гэсэн байхгүй. Та шагнал авч байгаа үе, та тэг хүүхдтэй болсон үе ч гэдэг юм уу? Эсвэл одоо юу гэдгийг та сургуульд элсэж орсон тэр үе ч гэдэг юм уу? Хамгийн ажиргалтай яг тэр үе чинь таны энерги хамгийн өндөр түвшинд байдаг. Тэгвэл энэ өндөр түвшний энергийг та өдрийн турш хадгалж чаддгүй. Мэдээж үгүй эрчим хүчээ бид нар байнга алдчихдаг. Ялангуяа одоо энэ өвлийн уйлрал, энэ хүдний уйлрал, энэ утаатай үед энэ магадгүй олон баярын дараа ч юм уу хүн их ядарсан, тулдсан, суларсан тэгэл одоо юу гэдэг ханиа томоонд одоо магадгүй ингээд нэрвэгдсэн нэг л эрчим энергиас сэргээмээр байдаг боловч яг яахаа мэддэггүй. Тэгэхээр энэ эрчим энергийг сэргээхийн тулд ганцхан эрүүл мэндхээс илүү бие сэтгэл бүгдийг одоо цогцоор нь сайжруулж ээж энэ мэдээлэлтэй байж энэ жижигхэн дасгал дадлуудыг бий болгож ээж та ингээ байнгын ийм сайхан энергитэй байдаг юм а. Тэгээ бид бүхэн та бүхэндээ зориулаад 5 хоногийн эрчим энергийг сэргээх юм 5 хоногийн хөтөлбөр одоо дараагийн 7 хоног эхлүүлэх гэдэг ингээ бэлэн болоод байна. За хөтөлбөрт 2 эмч, 1 коуч багш оролцох байгаа. Миний би өөрөө эмч мэргэжилтэй. За миний би өөрөө 2 хоногийн сургалтыг тавина. За эхнийх нь бол энэ сэтгэлийн хямрал. За үнэхээр яагаад сэтгэл хямраад байдаг юм? Бид нар яагаад ингээд юм болгон дээр ингээд стресстэй, юм болгон дээр ингээд давтав хийгээл нэг хилан болчихгоо янз бүр болол магадгүй тэрнээсээ болоод ажил үйлс маань бүтдэггүй ч юм уу ингээд идэх юм бэ. Энэ сэтгэлийн хямрал яг юунаас үүдэлтэй? Дээр нь энтэй би яг яаж ажиллах юм? Ямар дадлуудыг би болгох юм? Яавал би айгүй хурдан хугацаанд тайвширлыг олж авдаг ч гэдэм үү ямар дасгалууд байдгийг энийг та бүхэн мэдэж авна. За 2 дугаарт нойрны талаар. За тэгээд ингээд яг нэг сургалт болно гэхээр хүмүүс ингээ айдаг байхгүй. За одоо би бүр завгүй. Би одоо магадгүй хитэн цаг болохыг яаж над чинь болохыг хэдийн хугацаанд болохыг за би одоо сууж чадах нүг юу ингээд яриад ойлгоод магадгүй ингээд миний яринаас шууд эсэргүүцгээд ингээд ич магадгүй. Ер нь бол таны ажлын дараа гэртээ та 8-9 цагийн хооронд яг өөртөө гэр бүлийнхаа хайртай хүмүүстэй зориулаад энэ өөрийнхөө эрүүл мэнд бие сэтгэлдээ энэ нэг цагийг зориул. Нэг цагийн чинь дотор 20 минут нь онол мэдээлэл явагдана, 20 минут дасгал дадлууд явагдана, 20 минут та үнэхээр юм асуумаар асууна. Нэг цагаас илүү хэтрэхгүй гэдгийг та бүхэнд амлая. За ингээд 2 дахь миний сургалт болохоор нойр байгаа. Бид нар их ядраад ирэхээр нойр гүтчихдэг Тэгэхээр яг нойрыг нойртой бүтэн нойртой хонохын тулд ер нь нойр гэдэг чинь яг юу юм? Тэгээ бүтэн нойртой хонохын тулд ямар энгийн ямар юм дасгалууд их вэ? Им ухах биш шүү дээ манайха. Энгийн ямар дасгалууд их вэ? Тэгээ би яаж нойртой болох вэ? За бас их сонирхолтой юм дасгал дадлуудыг бид нар бий болгож аавна. За 3 дахь өшөө 2 хоногийн сургалт болохоор манай дэлгэмаа эмч одоо орох юм байгаа. За дэлгэмаа эмч бол яг сэрүүний энэ хүүтний уйлралд бид нар хоолн дээр юу анхаарах юм? Бүх хоолыг идэж болд юм уу, болдгүй юм уу? Хүний бие махбодын төлөв байдалтай холбоотойгоор энэ хоолны сонголтууд ямар байдгийг ч гэдэм үү бас их юм хэрэгцээтэй эрүүл мэндийн маш чухал одоо элемент бол хоол. Хүн юу идэн тэгжил харагддаг шүү дээ. Тийм учраас яг энэ дээр бид нар бас их чухалчилж одоо энэ хоолыг оруулж ирсэн байгаа. Ялангуяа өвлийн уйлрал. Яагаад өвлийн уйлрал гэдэг юм гэхээр бид нар цаашдаа энэ сургалтыг энэ хөтөлбөрийг уйлрал тутам нэг явуулахын зорилго өгүүлж байгаа. Яагаад тэгэхээр өвөл нэг ондоо, хавар нэг ондоо, зун нэг ондоо, намар нэг ондоо байдаг шүү дээ. Хүний бие махбод хүртэл ондоо байдаг. Яг тэрнтэйгээ тохируулаад би өнөөдөр би ийм л хоол иддэг юм өө. Тэгээл ингээл бүхэл бүтэн хэдэн жилээд ингээл баг насан туршдаа л ингээд идэж гэн гэдэг бол бас ойлголтын үед бол буруу байх нь шүү. Тэр уйлралынхаа чанартаа бид нар ямаа зохицуулна гэсэн. За дээр нь дэлгэмаа эмч усны талаар энэ сэрүүний уйлралд үнэхээр ингээд их хэмжээгээр ус сууж болдго юм уу? Ер нь усыг яг ямар байдлаар уудаг яг зөв ус гэж яг явъя. Тэгэхээр гэрийн нөхцөл бид яг зөв усыг бэлдээд уун гэдэг чи одоо яг ямар хэмжээгээр яаж энэ зөв ус гаргаж ирж уудгийг энэ зөв усыг ууснараа ямар ач холбогдолтой юм ч гэдэг юм. Тэгээ энэ усны талаарх мэдээллийг зөв болгож дадлыг бий болгож ингээд бидний биеийн 70% ус шүү дээ. Яг нарийн дээр л энэ бидрээ маш их ач холбогдлоос өгөх ёстой байна.
За ингээд 5 дахь сургалт болохоор манай коуч багш засаа маань бидэрт бас сонирхолтой ингээд сүүлийн үед аюух юм бясалгал дээр ажиллаж байгаа. Тэгэхээр бясал хүн ингээд тархийг маш хурдан хугацаанд амраахын тулд бясалгалыг хэрэгэлдэг тийм үү? Одоо ингээд хурдан хугацаанд яаж ингээд те би сууж байгаад бясалгал хийдэг. Бясалгал өөрөө ямар амархан бясалгалууд юу байдгийг, дээр нь амьсгалын ямар дасгалууд байдгийг. Өнөөдөр бид нар тий амьсгалахгүй бол өнөөдөр би хэн байх юм болоо тий өнөөдөр хэдэн минутыг би амьсгалахгүйгээр өнгөрч чадах юм болоо ч гэдэг юм те яг энэ амьсгал дээр бас аюу чухал юм бүхэл бүтэн бас аюу том сэдвэлтэй юм чи өөрөө тусдаа. Тэгэхээр энэ мэдээллүүдийг бид нар багтаагаад орой болгоны 1 цаг та бүхэнтэй 5 хоногийн турш зумээр уулзалт хийхээр ингээд тий бэлтгэл ажил маань үндсэндээ хийгдсэн байгаа. Тэгэхээр орой болгоно одоо энэ таны оролцооны хувьд та юутай байх ёстой, зумтай байх хэрэгтэй, онлайн байх хэрэгтэй. Мэдээж та 1 цагийг зөвхөн өөртөө зарцуулаарай. Энэ цаг дээр маш олон мэдлэгийг аавна, мэдээллийг аавна, дадлуудыг бий болгон дасгалтаа болно. Хүн ганцхан дасгалыг өөртөө ингээд төлөвшүүлсэн байхад маш их зүйл өөрчлөгддөг штэ. Тийм учраас танд маш олон юм дадлууд, дасгалууд та болох юм байнамаа. Тэгээд хичээл болгоны дараа та ингээд тэг өөрийн эрчмийг нэмэх юм сайхан юм дасгал тий дасгалыг та хийн. Эрчмийг нэмэх юм сайхан дасгалыг хийгээд энийг ингээд дадал болоод өөртөө хөвшүүлээд би болгоцсон дайхаар бидний одоо юм те энэ гол зорилго бас байгаамаа. За бидний сургалт болохоор 99 мянган төгрөгийн үнэтэй хямдраад 39 мянга олцсон 60 хямдралтай байгаа. Тэгээд та бүхэн одоо энэ видео орж байгаа видеоныхаа доор коммент хэсэг дээр та тэ оролцох та хүсэлтэй бол оролцсон гэж чичээрээ танд данс явуулна. Тэр данс руу та мөнгө хийгээд тэг мөнгө шилжүүлсэн гэдэг энэ коммент дээр буцаа та харьцаараа надтай. За таны ингээ мөнгө шилжүүлээд аль биесээр баталгаажсны чинь дараа чат группт оруулна. Энэ тусгаалсан чат групп дээр одоо линк тавигдаж сургалт явагдах юм байнамаа. Тэгээ энэ сургалт ямар нэгэн групп дээр тавигдахгүй, сургалт дахин давтагдахгүй, энэ сургалтыг та дахин сонсох юм уу, дахин юмнаас харах юм боломж байхгүй учраас энэ айгүй юм онцгой юм сонирхолтой юм сургалт. Тэгээ зөвхөн та ганцхан цагийг те бид нартай хамт ингэж өөрийгөө эрчимжүүлэх, энергижүүлэх, тэрнийгээ дагаад та эрүүл байх, залуу насаа урт удаан хадгалах энэ боломжийг та бүрдүүлэх энэ боломжтой шүү. Ингээд эрт нэгдэх өдөр буюу 1 сарын 16-наас тэ 5 хоногийг хамтдаа бүгдээрээ орой 1 цагийг хамтдаа өнгөрүүлцгээе. Түр баяртай удахгүй уулзцгаая.